Таны төлөө эх орн юу хийж чадахаас өмнө та өөрөө эх орныхон төлөө юу хийж чадах вэ гэж асуу. Ян Фэжеральд. Өнөөдөр Хас банк Монгол улсын 4 дахь том банк болчиход байгаа. Тэгээд энд таны 2-3 шинэ бүтээгдэхүүний нэгнийх нь нэр нь ирээдүйн саятнууд. Энэ бүтээгдэхүүний тухай ярьж байгаа ч. Бичил зээл олгоод ядуурлаас гараад сайхан нийгмийг босгоно гэдээ бол маш олон жил бид нар ярьж хийж ирлээ. Миний зүгээр туршлагаас харахад цаашаа одоо онол дээр нь батлаад байгаагаас харахад бол бид нар ядуурлалтаа тэмцэхдээ хүүхдийн ухамсартай одоо эхэлж ажиллахгүй бол бид ядуурлын нэг чөтгөрийн тойргоос бол гарахгүй байна гэдэг нь тодорхой байт юм байна. Нэгэнт ядуурчихсан, сэтгэлээрээ гсэн, ухамсараараа дороотчихсан, оюунаараа ядуурчихсан хүн ядуурлаас гарахад бол хэцүү байт юм байна. Тэгэхээр бол хүүхэд хүн бол өөрөө төрөхдөө агуу их том одоо юу гэдэг нэг тийм мөрөөдлийн бөөгнөрөл төрдөг. Тэрнийг нь задлж өгөх хэмжээнд хангаж өгөх орчныг нийгэм нь бүрдүүлж өгөх ёстой. Банкны хувьд бол нийгмийн одоо нэг хариуцлагатай гишүүний хувьд эд эсийн хувьд бол яг тэрэнд яаж оролцох вэ гэдэг юм бодлого гарах хэрэгтэй болоо гэж бодсон. Тэгэхээр хүүхдийг хуримтлалтай болгох, мөнгө хадгалах, мөнгөнд үн цэнийг ойлгох, мөнгөнд хайр гамтаа хандах хандлагыг багаас нь бий болгоод ирээдүйд учирч болох ямарваа санхүүгийн хэрэгцээг нь тэр хуримтлал хадгаламжаас нь хангая, сургалтаа төлөх хэрэгтэй болж магадгүй, хурмаа хийх шаардлага гарч магадгүй байртаа болчих тийм хэмжээний хадгаламжтай болчвол одоо тэр хүүхдийн амьдрал нь одоо гараан сайн байх тийм боломж нь бүрдэх юм болоо гэдэг үднээс ирээдүйн саятн гэдэг ийм сайхан бэлэгшээлтэй нэрийг өгсөн. Үнийг дагаад бол нийгэмд их өөрчлөлт гарсан гэж хэлж байна. Өөр хадгаламжийн бүтээгдэхүүн гарсан. Бусад банкуд яг энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн. Хүүхдүүд хамгийн гол нь бол одоо санаа зөв бол заяа зөв банк, Хас банк гэдэг энэ урайг гаргаад ингээд бас нэг тодорхой хэмжээнд бизнесийн нэг шин соёлыг нэвтрүүлсэн гэж хэлж байна. Хас банк, зөв банк. Хязгааргүй банкирууд. Тэгэхээр хязгааргүй банкирууд гэдэг маань Монгол улс ч өөрөө ингээд дандаа хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалт татаад ингээд байдаг тийм. Тэгэхээр Тэнгэрийн санхүүгийн групп энийг Монгол улс хөрөнгө оруулалт хийх тийм. Ялангуяа бүс нутгийн энэ чиглэлээр та юу хийж? Хил хязгааргүй банкирууд гэдэг урайг бол би нэг 2-3 утгатай давхар утгатай байсан. Яг нь Медицина Санфонти гэдэг одоо эсвэл одоо хил хязгааргүй сэтгүүлчид гэдэг олон улсын байгууллагууд байдаг. Тэгэхээр хүн банкирч байж болно, бизнесменч байж болно. Гэхдээ хүсэл тэмүүлэл, эрмэлзэл нь хил хязгааргүй байж өөрийнхөө зөвхөн өдөр тутмын эрхлэхээ хүрээнээс хальж нийгэмдээ олон нийтэд хүрч ажиллаж амьдрал бид илүү одоо сайн сайхан орчныг бүрдүүлэх, илүү аз жаргалтай байх боломжтой болох юм болоо гэдэг үднээс нэг өгсөн байна. Нөгөө талаар бол яг одоо монголчууд бид нэгэнд хил хязгаар гэж дэлхийн одоо энэ улс геополитикийн одоо үр дүнд гарсан энэ хил хязгаар байгаагүй үед бид өөрсдөө хил хязгаараа тэлэх тийм тэлж байсан ард түмэн. Өнөөдөр монголчууд бид нар оюуныхаа чадлаар энэ хил хязгаараа тэлж агуу их Монголын түүхийг дахин нэг давтах юм сайх шүү гэдэг тийм уриалгал болж байгаа. Тийм даяаршиж байгаа энэ ертөнцид тийм ээ. Та дэлхийн Young Global Leader гэж байдаг тийм. Тэрний Монголоос өнөөдөр тэнд байгаа хүмүүсийн нэг энэ байгууллагын тухай хэлж өгөөч. Дэлхийн эдийн засгийн форум буюу одоо бидний жил цаашсан байгууллагаас 200 тодорхой ажил бүтээлээрээ тодорсон 40-оос доош насны залуучуудыг шалгаруулдаг юм байна. 2009 онд амсан за өмнө нь бол оюун гишүүн идэвхтэй энэ байгууллагын гишүүнээр ажиллаж исэн юм байна. Асашурог 2006 онд 7 онд дэвшүүлсэн юм байна. Би бол Монголоос нэр дэвсэн 3 дахь хүн болсон. Нэр дэвшихээс гадна тухайн ондоо одоо энэ алдар нэрийн зүгээс гадна 5 жил тэр сүлжээний гишүүн болох болцоо байдаг. Би тэр боломжийг ашиглаад одоо тодорхой хэмжээний үүрэг хариуцлага үүрээд залуу лидерүүдийн форумд нь хэлсэн байна. Тэгэхээр түрүү жил энэ жилийн хувьд бол зоригт сайд манай форумын хүн одоо гишүүн болсон. Тэгээд гол нь бол хүмүүсийн хооронд нь уулзуулах, танилцуулах
даяарч байгаа үнцэг хамгийн бодлын энэ тэргуунд явж байгаа санаануудыг хүмүүст танилцуулах ямагт ирээдүйд одоо илүү одоо бие биенийг харах тийм хүмүүс дэлхийн улс гүрэн бүрт байдаг, бие бинийгээ таньдаг, бие бинийгээ халамжилдаг тийм сүлжээг л бий болгох зорилготой. Та энэ чиглэлээр мөн микро санхүүжилт тийм ээ. Энэ чиглэлээр Harvard, Frankfurt-ийн бизнесийн сургууль, хэд хэдэн ийм сургуулиуд лекцс. Яг лекц унших нь бол бичил зээлийн бичил санхүүгийн буюу одоо энэ хас банкны хийгээд байгаа ажилтай илүү холбоотойгоор бол хийдэг ажил байна. За зүгээр уулзалт цуглаан дээр очиж үг хэлэх, лекц унших, ярилцлага өрнүүлэх тийм ажлууд байна. Түүнээс гадна бол зүгээр одоо үзэгчтэй, ялангуяа залуучууд зориулаад хэлэхэд бол би бол Монгол хүн. За дунд насны Монгол хүн. Гэхдээ өнөөдөр Германы санхүүгийн нийслэл дэлхийн одоо санхүүгийн том төвүүдийн нэг болох нь Франкфурт гэдэг хотноо байдаг академи. Өнөөдөр бол Германы санхүүгийн 100-ны жил болгоо очиж сүүлийн 6 жил лекц уншиж байгаа. Яг одоо хөгжлийн салаар. Тэгэхээр бол юм хийж болох юм байна, биднийг сонсох юм байна. Биднийг сонсохдоо мөнгө төлд юм байна. Юмаа зөв хийгээд ажилдаа эзэн болоод түүнийгээ бас зөв илэрхийлж чадвал түүнийг зөв илэрхийлэхдээ монголоор биш, англиар юм уу, орсоор юм уу, хятадаар одоо ярьдаг бол бүр сайн байна гэдэг тийм л гол санаа байна. Та Монголын эдийн засгийн форум анх зохион байгуулсан одоо ерөнхий нарийн бичгийн дараа энэ тухайгаар. Монголын эдийн засгийн форумыг би зохион байгуулсан биш. Монгол улсын өнөөгийн засгийн тэргүүн Батболт сайд энэ санааг дэмжиж зохион байгуулах шийдвэрийг гаргаад ажлын хэсэг байгуулад за энэ хариуцлагатай хэсэг нөхдүүд даалгасан. За түүний дотор бол мөн мэдээж хэрэг бол ажил хариуцаад авсан хүн бол тэр ажлын цаана гарахыг бодно. Тийм байх ёстой. Ажлын цаана гарахаасаа гадна ажлыг чанартай явуулах шаардлагатай. Гол үр дүн юу вэ? Анхны яриагаар бол бид нар нийгэмд нэг тодорхой хэмжээний хилцүүлэг өрнүүлээ. Тэр хилцүүлгийн үр дүнд бүгд одоо зөвшөлтсөлт хүрэхтэй болно. Тэр асуултууд, хөндсөн асуудлуудын талаар хүмүүс өөртөө дор дорно дүгнэлт хийгээсэ гэдэг тийм зорилго төвшүүлсэн. 6 сэдвийг бид нар сонгож авсан. Яг тухайн одоо өнөөдрийн манай нийгэм тулгад том асуудал байсан. Засгийн газраас шийдэх гээд байсан асуудлууд байсан. Нийгмийн захиалга болоод ирсэн байсан асуудлууд байсан. Үүгээр Монгол одоо яг тэр асуудлуудыг шийдчих юмсан гэдэг ингээд зүрхэн цохилж байсан. Ярьж байсан гол төлөөллийг оролцуулснараа энэ онцлогтой байсан. Бол нэгэн засгийн газартай хамтарч исэн учраас энд ач холбогдлыг бол хэвлэл мэдээллээс, олон нийтээс, иргэний нийгмийн байгууллагуудаас, бизнесүүдээс өхөн олон улсын хамтын нийгэмдгээс одоо өгсөн ач холбогдол бол маш их өндөр байсан. Нэг 2011 оны 2-3 сарын цаг дээр их төлөвлөгөөтэй ажиллаж байна. Та энэ Монгол эдийн засгийн форумын анхны сая 2 сар болдог уулзалтаар хөрөнгийн зах зээлийн тухай яригдсан. Монгол улсын хөрөнгийн зах зээлд хийх ажил зөндөө байгаа. Та хөрөнгийн зах зээлийн шинээр сонгогдсон туузын гишүүдийнх нь нэг биш. 1 сар нэрийн зүрсэн тэгээд харамсалтай нь одоо муугаар хэлбэл хусагдсан. яагаад? Би өөрөө ерөнхий сайдын орон тооны бос зөвлөхөр ажиллаж байгаа. Тэгэхээр тэр нь өөрөө улс төрийн томилгоо гэж одоо тодорхойлогдсон учраас бол тодорхой одоо төрийн орноос тавьдаг шалгуурыг бол хангаж чадаагүй. Монгол улсын хөрөнгийн зах зээлийг хөгжихэд хамгийн том саад болж байгаа юм юу байх юм? Яагаад энэ хөгжихгүй байгаа юм? Би энд мэдлэг чадал дутаад байна гэж үзэхгүй. Энд бол улс төрийн сайн санаа дутж байсан. Монгол улсад банкнд мөнгө хадгалж мөнгөтэй хөөс мөнгөө босгохоос зам байдаг. Бусад оронд банкны сектор хөрөнгийн зах зээл хоёр цуг хөгжсөн байх ёстой. Инээс болоод хүү өндөр байгаад хүмүүс мөнгө нийлүүлж чадах хүмүүс өөр арга замгүй болчиход байгаа юм биш үү?
Яг түрүүн улс төрийн сайн санаа гэж хэллээ. Улс төрийн сайн санаа, чин эрмэлзэл, дутуу гэдэг маань өөрөө маш их олон юм хэлэхээс асуудлуудыг үүсгэж байгаа юм л да. Бид нэр иргэдийн боловсролыг, санхүүгийн боловсролыг дэвшлүүлэх талаар бүр аян кампанит ажил зохион байгуулах хэрэгтэй юм шиг санагддаг. Тодорхой боловсролынхоо тогтолцоонд бизнес, эдийн засаг, банк санхүүгийн талаарх мэдлэгийг иргэдтэй хүргэх талаар өөрчлөлт хиймээр юм шиг санагддаг. За улс төрчдийнхээ дунд, ард иргэдийнхээ дунд тодорхой ажлуудыг ийм одоо соён гэгэрүүлэх ажлуудыг хийх ёстой юм шиг санагддаг. Их хувьчлалын хамгийн том алдаа бол яг энэ дээр байсан болов уу гэж бодож байна. Тэгэхээр хөрөнгийн бирж маань өөрөө тэр том одоо тодорхой хэмжээнд бүтлгүүцсэн хөтөлбөр төслөөс үргэлжлэл яваадсан. Зөнгөөр нь урс хатсан. Бид нар харамсалтай дандаа юмыг болсныхан дараа хийх гэж оролдох юм. Уг нь бол урдаж хараад ийм юм болох нэ гэж оюутлахоо гэж ярьж байхаас, таван толгоо гэж ярьж байхаас өмнө бүр хөрөнгийн биржийн асуудлыг нөгөө саваа бэлдээд, сайлаа бэлтгэхэд саваа бэлтгээд байдаг. Тэр саваа бэлдэж явах тийм нэг шин чанарыг өөрийнхөө засаглалын тогтолцоонд суулгаад өгчмөр юм шиг байна л да. Тэгэхээр бид нар хөрөнгийн бирж гэдэг нь бол өөрөө зуучлалын байгууллага, огч худалдагч хоёр уулздаг газар. Уулзаад үнэ тохирдог газар. Яг одоо эрэлт хэрэгцээгээд үн тогтдог яруу тод жишээг бол хөрөнгийн бирж дээрээс бол харж байна. Ерөнхий сайд хөрөнгийн биржийг хөгжүүлэх тухай нэлээд тодорхой ажлууд яриад эхэлсэн. Та энийг ямар үр дүнтэй явж ийн гэж бодож байна? Эдийн засгийн форумлаар бол тодорхой зорилтуудыг ярилцсан бид нар хоорондоо. Засгийн газраас бол тодорхой арга хэмжээнийг авч эхэлсэн. Өнөөдөр компанийн засаглал, жижиг хувь нийлүүлэгчдийн эрх ашигыг хамгаалах хууль эрх зүйн орчин, оролцогчдын хууль эрх зүйн статус, за хөрөнгийн биржийнх нь өөрийг нь үйл ажиллагааг зохицуулж байгаа орчин, санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаа, нэгдсэн бодлого, Монгол банктайгаа, банкныхаа салбартаа, уялдаа холбоо төр бий болох тал дээр зөндөө ажлууд хийх хэрэгтэй. Дээрээ хийхгүй. Өнөөдөр хөрөнгийн бирж дээр гадны менежментийг оруулж ирээгээ тендер бол зарлагдсан. Төлөөлөл удирдах зүйл нь хараат бус байдлаар ажиллах тийм боломжийг бол бүрдүүлж өгч байна. Хараат бусыг яаж сонгож 9 төлөөлөл удирдах зүйлийн гишүүнээс 7 төрийн өмнө ямар нэг үүрэг үйл хувийн өөрийн одоо ажил бизнес эрхлээд явж байгаа хүмүүс томилогцсон. Түүхэндээ анхудаа. Тэгэхээр энэ голдуу одоо хувийн хвшлийн төлөөлөл тэнд орсон байна. Ямар нэгэн улс төрийн юм уу хизээ энэ засгийн газраас шахалт дарамтгүйгээр ажиллах тэр орчин бүрдэж гэнэ гэж хэлж байна. хизээ та хөрөнгийн биржийн хэвийн бусад оронд байгаа шиг нэг хүндлэхээр хөрөнгийн бирж ажиллана гэж бодож байна. Мэдээж хэрэг бид нар хэр ажиллахаас бидний одоо хэр хурдан хэл амаа ололцож энэ өнөөдрийн жижиг шажиг асуудлаас тэр эцсийн зорилгодоо хүрэх тэр чин зориг хэр байна гэдгээс л хамаарна. Хөрөнгийн биржийн дарга ноднын гадаадд Монголын хөрөнгөөр хөрөнгө босгож байгаа юм бол Монголд яагаад болохгүй юм бэ гэж удаадараа мэдэгдэж ирсэн. Би яг хөө тэрэн дээр түрүү хэлсэн саваа бэлтгээд саваа бэлтгэхдээ бол тэр нь шүүр шиг цорхоо хөвжлөх. Өнөөдөр зөв бүдүүлгээр хэлвэл тийм цорхоо шүүр байгаа. Тэнд бол мөнгөтэй хүн, сүйтэй хүн бол мөнгөө сүүгээ хийхгүй. Яагаад гэвэл итгэл байхгүй. Тэр мөнгө нь гацсан алга болно, алдагдана. Тийм байгаа учраас хөрөнгө оруулагч итгэж Монголын хөрөнгийн биржээр дамжуулж өсөхгүй. Яагаад гэвэл одоо жишээлбэл нэг гүйлгийг хийхэд тийм одоо алдатай удаатай юм орохоос гадна зүгээр систем нь өөр хүчин чадал байхгүй. Том хэмжээ олон гүйлгийг одоо цааш нь боловсруулад гүйлгээнүүдийг хийх тийм чадал байхгүй. Та ерөнхий сайдын зөвлөхөр ажилладаг. Ямар асуудал болж анхаардаг? Яг ерөнхий сайдын зөвлөхөр ажиллахдаа гол нь бол эдийн засаг бизнестэй холбоотой асуудлуудаараа барьж ажиллаж байгаа. Энэ дотор бол саяны бидний ярьдаг сэдвэр хөрөнгийн биржийн шинжилгээ асуудлаар бол
гол анхаарлаа төвлөрүүлж ажиллаж байна? За ямар төлөвлөгөө вэ? Хоёрдоо. Одоо та одоогоос 10 жилийн дараа, та өнгөрсөн 10 жил дотор энэ том банк байгуулсан. Ийм амжилтанд хүрлээ. Та энэ дэлхийн хэмжээний хүлээн зөвшөөрөгдсөн залуу лидерүүдийн нэг болдоо. Дараагийн 10 жилийг яаж харж байна? Монголд нэгэнт хөгжлийн шинэ 90 үе эхлэх нь тодорхой болсон. Сая засгийн газрын тэргүүнийг дагаад говийн үсээр аяллаа. Тэнд явж удаа танилцлаа. Хийх зүйл бол маш их. Хамгийн гол нь хийх эзнээ ажил маань түүний цаана эх орон маань бол хүлээгээд байгаа нь харагдаж байна. Хүн ажлыг гол ажил эзнээ голж магадгүй. Тэгэхээр миний хийж чадах хүнд хэрэгтэй тэнд л байх болов. Яг энэ тэнд одоо ийм ажил хийгээд явж байна гэдэг талаар төсөөлөхөд бол бэрх байна л да. Өнөөдөр гэхдээ чиг хандлага нь бол цэвэр бизнесээр явж исэн бол илүү одоо олонд хүртээлтэй олон түмний ирээдүйд бас тодорхой хэмжээнд нөлөөлөх үз. Тийм хэмжээнд гараад байгаа юм болоо гэж бодод. Зөвхөн банкны ажлаасаа гадна одоо түрүүний хэллээ форумын ажил байна. За ерөнхий сайдын зөвлөх тэр ажил байна. За оюутны холбооны ажлууд. Тэгэхээр аль болохоор эргээд одоо би нэгэнт өдөө зэрэгтэй энэ улстай, энэ нийгэмдээ, энэ орноосоо ингээд орондоо ажиллаад эндээсээ тодорхой хэмжээнд аваад ингээд ирсэн юм чи одоо илүү өгөх цаг нь болж байна. Та ярьж штэ те хүмүүс хүн ажиллаа голохгүй, ажил нь хүнээ голохоор байна гэж. Энэ өмнө одоо хамгийн гол болохгүй байгаа зүйл юу гэж бодож байгаа. Монголд 140 орчим мянган ажилгүй хүн байна. Тэрнээс зөвхөн 40 мянган ажилгүй гэж бүртгэгдсэн байна. Хоног хүнжээ гараа явцсан. Одоо энэ дарга энэ удирдлагууд чинь гадагшаага явахдаа харин одоо болцсон байна. Хуучин гадагшаага манахаас хүн аваач гэж гуйдаг байсан. Одоо яах вэ? Ийм их ажлын фронт бий болж байна. Нэгдүгээр юу хийх хэрэгтэй гэж бодож байна. Мэдээж хэрэг одоо нэгэнт боловсроод сургууль соёлтой олчихсон гэхдээ ажилгүй байж байгаа хүн дээр бол тэр тодорхой хэмжээнд сэтгэлийг нь хөдөлгөх тэр боломжуудын талаар сайн ярьж өгөх тэр хүний сонирхлын хөдөлгөөд зоригийг бий болгоод очиод оролдуулах хэрэгтэй бол шинэ үетэйгээ яаж ажиллах нь бол бид нар тодорхой байна. Боловсролын системээрээ дамжуулаад амьдрах өндөр чадвартай, өрсөлдөх өндөр чадвартай юмыг хий бүтээ гэсэн тийм эх оронч шинэ үеийг гаргаж ирэх хэрэгтэй. Өнөөдөр байгаа ажилгүй ч гэсэн өнөөдөр эх орны дуудлагыг тэр хүмүүсийн зүрх сэтгэлд нь хүргэж, оюун ухаанд нь хүргээд тодорхой хэмжээнд тодорхой хөрөнгө оруулалт хийсний үр дүнд мэрэгжлийг нь дээшлүүлээд солиод тэр эрэлттэй байгаа, хэрэгтэй байгаа ганцыг нь экскаваторчныг нь, жолоочийг нь, инженерийг нь, тогоочийг нь тийм үү хийх асуудал. Өнөөдөр Солонгост очихлаараа Монгол хүн шиг сайн ажилтан байд зүгээр орчин нь өөрчлөгдснөөс болов. Энд болохоор ингээд аль нэг юм нөхцөл байдлаа цалингаа орчноо холоод суугаад байж болмоггүй. Өнөөдөр манай нэг хол яваад чирэггүй дэ говьд очиод одоо сая төгрөгийн цалинтай дунджаар байна гэдэг яриад. Өнөөдөр аль сонин нэгэд харсан ажлын зарны талбай бол хамгийн их цаг эзэлж зарууд дундаас. Эзээч Тэгээд тэр хүмүүс нь тэр ажилд нь гологдоод байна тийм ээ. Та сая залуучуудыг сэтгэлийг нь дэмжих хэрэгтэй тийм итгэл хайрлах хэрэгтэй гэж ярьж байна. Тэгэхээр одоо их дээд сургуулиудад та саяхан оюутны холбооны ерөнхийлөгч болсон. Оюутнууд өнөөдөр зөвхөн ах уй холбоотой оюутны байрын материал нөхцөлийн тухай ярьж байгаа илүү тавьж байна. Тэрхтэл тэр 4-5 жилээр зориулж байгаа тэр мэдлэгийн агуулгын хувьд, чанарын хувьд яагаад өрсөлдөх чадвартай болохгүй вэ? Яагаад хамт ажилгүйж бэлдээд байгаа юм? Тэрэн дээр бол яг өнөөдөр нийгмийн захиалгаар илүү одоо тэр ажил олгогчдын судалгаан дээр хэрэгцээний судалгаан дээр тулгуурлаад энэ боловсон хүчний мэрэгчлэлтний бэлтгэх болох тийм
тийм илүү зах зээлд ойрхон боловсролын тогтолцоо шаардлагатай болж магадгүй. Гэхдээ боловсролын шинжилгээг зарлчихсан тодорхой стандартуудыг нэвтрүүлээ. Тэр талаарх мэдээллүүд ард иргэдэд хүргье гэдэг ингээд ажлууд явж байна. Энэ өөрчлөлтийн том өөрчлөлтийн процесс. Энэ өөрчлөлтийнхаа хугацаа орно. Гэхдээ хэдий ч хурдан бид нар тэрнийг хийж чадна. Төдий ч бид илүү хурдан энэ ажилгүйцүүлэлттэй болох боломжтой. Гаднаас илүү их ажил авах боломжтой болно. Ерөнхий сайд бол тэр ярьж байна л да. Өнөөдөр оюутлахад 1300 гагнуурч хэрэгтэй байна л да. Тэнд бол маш их том үйлдвэрүүд баригдаж байна. Арматур уяах гагнах тэр хүмүүс нэрэгцээ байгаа. Монголд тэр шалгуурыг хангах өндөр зэрэглэлийн одоо 5 6 дугаар зэрэглэлийн 130хан тийм гагнуурчин байна гэж байгаа байхгүй. Монголын төвшин. Тэд нар бүгд өөр нэг газар ажилтаа болсон юм. Тэгэхээр оюутлахаа өнөөдөр гагнуурчнаа бэлтгээд 3 жил төслөө явуулахгүй байх уу гэдэг тийм асуудал. Тэгвэл байгаа газараас нь авчираад ажилуулахаас өөр сонголт байхгүй шүү. Энэ Чили тий манайх шиг юм нөхцөл байж байгаа. Яг таны сайн ярьсан юм мэрэгжлийн хүмүүс, гагнуурчин юм хүмүүс бэлтэх сургуульд өөрчлөлт хийсэн байх юм. Энэ талаар бол өөрчлөлтүүдийг бол 2-3 жилийн өмнөөс хийгээд явж байгаа. Харин ч бас нэлээд өөрчлөлтүүд хөгжил бол гарч ийн гэж бодож байгаа. Тэр бол өөрөө татварын болон одоо урамшууллын тэр хөшүүргээр жишээлбэл эмсүүтүүдийг дэмжих, мянганы сорилын сангийн мөнгийг тийш нь чиглүүлэх, стипенд одоо эмсүүтэй оюутнуудад 45 мянгаыг сар болгон олгох гэдэг ингээд зөндөө арга хэмжээнүүд. Өнөөдөр нээлт болоход хүртэл төрийн удирдлагууд бол эмсүүтийн нээлтэн дээр ач холбогдол өгөөд очоод ажилтан танилцаад хүүхдүүдтэй уулзаад урам хайрлаад явж байна. Та одоо ашигт малтандаас орж иж байгаа мөнгийг бид нар дамжуулна, ашиглана, саяын таны тавитер шимд ашиглана гэж зөндөө ярьсан. Тэгээ одоогоор төрийн бий болгосон юм бол хүний хөгжлийн сан гэдэг. Бид одоо юу л ямар асуудал гарна бүгдээр нэг эндээс авж идэг юм сан гаргачаад ингээд суугаад байдаг. Эний тухай та юу? Улсад орон чиглэл хөгжлийн сан гэдэг чинь өөр Ер нь бол нийгмийн аквариум гэдэг хос загас гэж үзээд тэднийг хоолж яхад л бол эдгээр ингээд өгчихгүй ингээд сайхан өнгөн додроод ингээд яваад байна гэдэг байдлаар хандах нь бол буруу юм шиг байна. Бэлэнчлэх сэтгэлгээг өгшүүлэх, түүнийг бий болгох нь өөрөө нийгмийг бол аюул зандлын ирмэг дээр авчирч байна гэсэн үг. Тийм учраас бол эх орны хишиг гэж бид нар сүүлийн үед их яриад байна л да. Эрдний хувь. Энэ өөрөө монгол хүмүүсийн хувьд бол бие хувьд энэ сайхан газар нутаг, энэ бахархалт агуу түүх бидний өнөөдөр эдэлж байгаа эрх чөлөөтэй амьсгалж болж байгаа энэ нийгэм хэлий гэсэн үгээ хэлцдэг, амьдрий гэсэн газараа амьдарчдаг, ажлыг гэсэн газараа сонгоод хийчих болдог, явуулъя гэсэн сургуультай хүүхдээ явуулцдаг. Энийг би бол эрдний хувь эх орны хишиг гэж хувьдаа бол бодож байгаа. хэзээ бий вэ? Энийг бол мөнгөөр бид нар үнэлж ярьж чадахгүй байх боломжгүй зүйл байна. Гэхдээ бол бид нар орж ирж байгаа мөнгөө илүү зөвхөн одоо баялагын эзэд болсон юм чинь бидний төлөө өчнөө үеэрээ монголчууд цусаа хөлсөө урсгаад энэ эрх чөлөөг бий болгоцсон, энэ баялагийг хадгалаад үлдсэн гэдгээр биш. Энэ үеийн төлөөлөгчд дараагийн үе маань яаж амьдрах юм? Бид нар өнөөдөр ухаа гаргачдсан байж гэж бодоход тэгвэл тэр баялагаасаа дараач байгаа үедээ хойч үедээ яаж хуваалцах юм гэж бодоод тэр мөнгийг нэгдүгээрт бол ухаалгаар зарцуулах хэрэгтэй. Том бүтээн байгуулалтуудыг хэрэгтэй. Ирээдүрөөгөө хандсан том арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх хэрэгтэй. Нөгөө талаасаа тэр мөнгөний урсгалчин эдийн засагта хор хөнөөлтөй байлгаж ярьдаг байх хэрэгтэй. Мөнгийг орж ирснээр нь цацаад байвал эдийн засагт үнийн хөөрөгдөл бий болдог. Бид тэр их яг хийгээд байна. Янз бүрийн сонгуулийн амлалт гэж яг тэр бол ярьж би тантай яг санал нэг байна. Би бол энийг шүмжилж байна. Энийгээ түргэн зогсоогоосоо гэж бодож байна. Зогсоохын тулд нэгэнт бид нар ардчилсан улсад амьдарч байгаа юм чинь. Манай ард иргэд нийтээр энийг сайн ойлгоод улс төрчдөөс мөнгө гуйдгаа болоод ажлын байраа гуйдаг, боловсрлоо гуйдаг, дэд үтсийг гуйдаг, эрүүл мэндийн шинэ тогтолцоог гуйдаг. Тийм болол зүгээр. Магадгүй одоо зарим нэг орлого бол хийгдлээ шүү дээ. Орон байрны төлбөрийг заримаар нь хий. Бусралт төлбөрийг нь хэд заримыг нь ашиглая. За заримыг нь бол одоо тэр ирээдүйн тэтгэврийн санг хамрагдахгүй байгаа нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхгүй байгаа жишээлбэл малчд гэдэг бүхэлдээ ангиж. Энэ хүмүүс нийгмийн нисэгт хандуулж өмнөөс нь тэр тэтгэврийн хийж чадаа сангийнхан мөнгөний оруулж өгье гэдэг тийм шийдвэрүүдийг бол гаргаж байна. Тэгэхээр шууд эдийн засагт бэлэн мөнгө оруулахгүй тэрэн дээр байгаа мөнгөн дээр одоо
тодорхой хэмжээнд стерилизац буюу одоо цэвэршүүлэх ажиллагааг явуулж байж эдийн засагта ажмаар тодорхой хяналтын дор оруулдаг бол бидэнд өнөөдөр ч өргөжтэй ирээдүйд илүү тэтгэврийн санкцнээс тэтгэврийн байга сан хаана байгаа нь мэдэгдэхгүй. Тэгээ шинэ сэдвийг болгоно гэж ярьж байгаа чинь. Магадгүй энэ одоо тэтгэврийн шинжилгээлийн хийх цаг нь эртсэнийг магадгүй бид нар хоцорсон байгааг илтгэж байгаа. Тэтгэврийн шинжилгээг бид нар ярих хэрэгтэй, хийх хэрэгтэй. Өнөөдөр татвараа төлөөд явж байгаа, шимтгэлээ төлөөд явж байгаа иргэдтэй шударга байх алтан боломж бол төр толгогдож байна гэж бодож байна. Орж ирж байгаа мөнгөөр бид нар төсөв тэтгэврийн мөнгийг утгаад яваад авах биш. Тэрнийг нь тусгаарлаж сангуудад хуваарлаад тэр сангуудын удирдлагын магадгүй үе хвшлэр тийм өөрчлөлтийг хийх цаг нь болчихжээ гэж бодож байна. Нөгөө энэ Улаанбаатар хот нөгөө байга ганц парк дамжиж хөдөлдөж алгуулчиход. Тэгээ одоо шинэ парк байгуулна мөнгө өгөөшөө явж байгаатай адилхан юм болоод байна шүү дээ. Яг энэ нийгэмд бол алдсан бүтлгүүцсэн зөндөө зүйл байна л да. Парк бол нэг том жишээ. Гэхдээ яг алхам тутам тийм асуудлууд бол байна. Гэхдээ би зүгээр өөрөө мэдгүй одоо миний мөн чанар юм уу, насны онцлог юм уу, хүмүүжлийн онцлог юм уу. Тэр сөрөг талаас нь илүү болж бүтээх талаас нь, эерэг талаас нь хандаад цөмөр алдаагаа засаж залруулад илүү одоо гэрэл гэгээдүүтэй тийм ирээдүй байна гэдэгт итгээд ажиллаад амьдрал сайхан тэр амьдралыг босгоход илүү дөт байх юм болоо амьдрал маань одоо бид нар ингээ яриад сууж байхад ингээ өнгөрөөд байна шүү дээ. Тэгэхээр уур хилэнгээр бухимдлаар үргээд авах биш асуудал байна. Хамтдаа шийдэ. Яг энэ асуудлыг шийдэж байхад бидний амьдрал бас яваад байгаа юм гэдэг байдлаар тийм уужим сэтгэлээр хандвал бид нар илүү сайхан юу гэдэг нийт нийгмийн маань аз шин дунджаас дээгүүр байх юм болов уу гэж бодож байгаа. Яг гэвэл сорил зүгээр нэг одоо тэжээвэр амьтад шиг ингээд тийм амьдралтай болчвол бас нэг сонирхолтой биш юм шиг байна. Бас асуудал байгаад байгаа нь агаар жоохон бохирдолтой тоос хийсэд байгаа нь өөрөө амьдралыг сонирхолтой болгоод бидний чинь нэг өдөр болгоныг нэг дүүргэж өгöd дээ шүү дээ. Ажиллаар те зориг мөрөөдөл байхгүй болсон. Мөрөөдөх юм байхгүй болсон. Нийгэм сайхан болсон үедээ бид нар яах ёстой гэдэг бол айгүй том асуудал. Таны хобби гэвэл телевизийн нэвтрүүлэгт оролцсон. Гольф тоглож байна. Тоглож байсан. Үйл болохоор цанаар бол уулгана. Цанаар бас шаггүй сайн уулгана. За гольфоор бол тийм маруухан тоглогч гарахгүй юм. Магадгүй бас дахиад насны онцлог байж магадгүй. мотоциклээр явах. Мотоциклаар бол тавих дуртай биш үү? Ээлтэй. Гэхдээ эргээд яг ямар амьдрал амьдрах вэ гэдэг хүн өөрөө тэр сонголтоо хийж байгаа нэг сайхан. Wonderful. За их баярлалаа. Бидэнтэй нөрөө өнгөрөөс явал. Танд амжилт хүсье. Баярлалаа танд. Өрсөн явдалд. Сайхан байна. За их баярлалаа. Таны төлөө эх орон чинь юу хийж чадах вэ гэж асуухаас өмнө өөрөө эх орныхон төлөө юу хийж чадах вэ гэж асуу. Jan Fitzgerald Kennedy. De facto сав гариг бүр 22 цаг 22 минутаас